Сайн байцгаана үзэгчдээ House Location үлгэрүүлэх хөрөг нэвтрүүлэх хийх шинэ дугаарыг хүргэж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр уламжлалт ёсоор шинэ байр болон зам офис хотолтой үйлчлэгээний зориулалттай объектыг та бүхэндээ танилцуулдаг. Үл хөдлөх хөрөнгө болон шинэ тавилга, шинэ автомашины худлаа, шинэ барилгын материалыг танилцуулдаг, шинэ брэнд дэлгүүрийг танилцуулдаг сонголт болон зам үл хөдлөх хөрөнгө нэвтрүүлгээс эрхлэн гаргаж байгаа House Location сэтгүүлд нийтлэгдсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээлэл болон барилгын үн хашны талаарх судалгааг хүрэхээр бэлтгэлээ. Ингээд та бүхэн үл хөдлөх хөрөнгө нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Нийслэлийн цэвэр агаартай бүсэд тооцогдох хотын дуу чимээнээс зайдуу Соён Бутуулын хормой хатан туулын хөвөнд байрлах Monte View Residence орон сууцыг танд санал болгоё. Хаан улд үүрэг 11-р хороонд байрлах Monte View Residence орон сууц нь 2 орцтой 182 айлын 12 давхар бүрэн тутамл хийцтэй юм а. Тус орон сууцыг гүйцэтгэгч компани болох CMCG компани дөрвөн улирлын цэцэрлэг хороол төслийг эхлүүлж амжилттай ажилласан мэргэжлийн туршлагатай хамт олон гүйцэтгэж байгааг онцолж байна. Соён группийн зөвлөх Shibata Kazuki байна. Манай компанийн энэхүү орон сууцаа энэ оны 8 сард ашиглалтанд оруулахаар хичээн ажиллаж байна. Бид Японы технологиг нэвтрүүлж хяналтыг Монгол инженеруудын хамт гүйцэтгэж байна. Манай орон сууцыг худалдан авах та бүхэнд аюулгүй амар тайван амьдрах орчныг амлаж байна. Зах зээлийн бодит түүнх хямд чанартай болохыг дуулгая. Эднийх энэ сарын дуустал метр квадратаар сая 600 мянган төгрөг болгон хямдрууллаа. Шинэ орон сууц худалдаа авах гэж буй эрх хэмтаа 100 хоног үргэлжлэх боломжийг бүү алдаарай. Амьдралын хэмнэл өрсөлдгөө шалтгаалсан 1-4 өрөө байруудыг чөлөө сонголтоогоор танд санал болгож байна. 5 дугтай орчныг эрхэмлэгч танд Monte View Residence орон сууцны 1-4 өрөө байрнуудын хэмжээний сонголтыг танилцуулахад 1 өрөө 27.3-аас 34.9 метр квадрат талбайтай, 2 өрөө 40.4-өөс 59.3 метр квадрат талбайтай, 3 өрөө 64.6-аас 80.7 метр квадрат талбайтай, 4 өрөө 110-114 метр квадрат талбайтай өрөөнүүдээ сонголтоо хийх боломжтой. 2-оос 12 давхар тус бүрт 1-ээс 3 өрөө байр, 9-өөс 12 давхар тус бүрт 1-ээс 4 хүртэлх өрөөний сонголт цөөхөлдсөн тул та амжиж захиалга өгөөрэй. Monte View Residence орон сууц нь оршин суугчдын ахуй хэрэглээний бүхий л үйлчилгээг орон сууцны 1-р давхартаа шийджээ. Оршин суугчдын 5 дахь тохилог орчин бүрдүүлж тусгаарласан хашаа 24 цагийн харуул хамгаалалт хүүхэд багчууд хөгшчүүд тухлан саатах амралт чөлөөт цагийн талбай 52 автомашин орох боломжит автомашины дулаан гараж ил зогсоолыг зогсоор нь шийджээ. 2013 оны 2 дугаар улиралд оршин суугчтай хүлээж авахаар бүтээн босгогчид ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалт нийслэлийн хамгийн эрүүл агаартай бүсийг сонгосноор чухал төсөл болсныг онцолж байна. Амар амгалан амьдралын баталгаа болсон Monte View Residence орон сууц оршин суугч таныг хүлээж байна. Хаан улд үүрэг 1-р хороо инх тайвны гүрний баруун талд шинэ өглөө хотхны 1-р давхар төв зам дагуу байршилтай 98 метр квадрат талбайтай офисын байр түрээслэнэ. Хаан улд үүрэг 1-р хороо инх тайвны гүрний баруун талд шинэ өглөө хотхны 1-р давхар төв зам дагуу байршилтай 98 метр квадрат талбайтай офисын байр түрээслэнэ. This is the last time that I will say these words. I remember the first time, the first of many lies, sweep it into the corner.
сууц байрны үн ямар байна вэ? Хагуур хаус хороолол баригдаж ямар ханштай зарагдаж байгаа вэ? Барилгын материал түүхий эдийн үн хиттэй байгаа бол энэ бүхэнд хариулт өгч судалгаад мэдээллийг зангидсан House Location сэтгүүлийн 4 дахь дугаарыг танд өргөн барьж байна. 4-р сарын шинэ байрны судалгаат мэдээлэл нийт 128 төсөл багтсан нь өнөөдөр зах зээлд идэвхтэй борлуулалт хийж буй компанийн бүтээн байгуулалтууд юм. Мөн House бүхий хотын хорооллын судалгаанд гүйцэтгэл ажил нь 50-аас дээш хувьдаа орсон төслүүдийг зангидан та бүхэндээ хүргэлээ. Монгол орны барилга жилд хиттэй хэрхэн сөндөрлөх бол нийслэл болон хөдөө орон нутагт баригдах төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайдын өгсөн ярилцлагуудаар нийтлэн уншигч танд хүргэлээ. Мөн Сүхбаатар болон Говьалтай аймгийн шинэхэн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн чиг хандлагаас онцлон орон нутаг буланд нийтлэлснийг та сонирхон уншаарай. House Location сэтгүүлийн редактор Болормаа газрын үнцийг хийгээд чиг хандлагын сэдвээр нийтлэл бичсэнийг танд хүргэж байна. Мөн барилгын салбарын амин чухал асуудал болох аюулгүй ажиллагаа чанарын асуудлыг хөндлөн энэ удаагийнхаа дугаарын алсын зочноор бүгд найрамдах Солонгос улсын хяналтын инженер мэргэжлэрээ 15 жил ажиллаж буй Ким Эрхэмтэй ярилцсанаа төлөвлөж байна. Монголын интерьерийн гайхамшиг хийгээд зөвлөгөө мэдээлэл, фэнкшн соёл, ахуйн зөвлөгөө зэрэг ч багтсан болно. Түнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн санаа оноо, ажил хэрэгч ярилцлага мэдээллүүд таны сонирхон таалах сэдвүүд байх үсэ. Монгол улсын шилдэг бүтээн босголд энэ л барилгын компанийн танилцуулга, мөн барилгын материалын мэдээлэл болон энэ 4-р сард тохиох Wolf Group-ээс зохион байгуулах Герман House үзэгдсэн ярмаг гээд барилгын салбарт өрнөж буй үйл явдлыг House Location зангидан таны оюунд хүргэж байна. House Location сэтгүүлийг та томоохон супермаркетууд болон номын дэлгүүр, сонин борлуулах сүлжээнүүдээс худалдаа авч уншаарай. Мөн бүхий л шуудангийн салбараас захиалт унших боломжтой. House Location сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Хаавал дүүрэг 1-р хороо инх тайвны гүрний баруун талд шинэ өглөө хотхны 1-р давхар төв зам дагуу байршилтай 98 м квадрат талбайтай офисын байр түрээслэнэ.
Хаавал дүүрэг 1-р хороо инх тайвны гүрний баруун талд шинэ өглөө хотхны 1-р давхар төв зам дагуу байршилтай 98 м квадрат талбайтай офисын байр түрээслэнэ. Шинэ орон сууц байрны үн ямар байна вэ? Хагуур хаус хоруулалт баригдаж ямар ханштай зарагдаж байгаа вэ? Барилгын материал түүхий эдийн үн хиттэй байгаа бол энэ бүхэнд хариулт өгч судалгаад мэдээллийг зангидсан House Locations тгүүлийн 4-р дугаарыг танд өргөн барьж байна. 4-р сарын шинэ байрны судалгаат мэдээлэл нийт 128 төсөл багтсан нь өнөөдөр зах зээлд идэвхтэй борлуулалт хийж буй компанийн бүтээн байгуулалтууд юм. Мөн House бүхий хотын хорооллын судалгаанд гүйцэтгэл ажил нь 50-аас дээш хувьдаа орсон төслүүдийг зангидан та бүхэндээ хүргэлээ. Монгол орны барилга жилд хиттэй хэрхэн сөндөрлөх бол нийслэл болон хөдөө орон нутагт баригдах төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайдын өгсөн ярилцлагад ор нийтлэн уншигч танд хүргэлээ. Мөн Сүхбаатар болон Говьалтай аймгийн шинэхэн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн чиг хандлагаас онцлон орон нутаг буланд нийтлэлснийг та сонирхон уншаарай. House Locations тгүүлийн редактор Болормаа газрын үнцийг хийгээд чиг хандлагын сэдвээр нийтлэл бичсэнийг танд хүргэж байна. Мөн барилгын салбарын амин чухал асуудал болох аюулгүй ажиллагаа чанарын асуудлыг хөндөм энэ удаагийнхаа дугаарын алсын зочноор бүгд найрамдах Солонгос улсын хяналтын инженер мэргэжлээрээ 15 жил ажиллаж буй Ким Эрхэмтэй харилцаанаа танилцуулж байна. Монгол инженерийн гайхамшиг хийгээд зөвлөгөө мэдээлэл, фэнкшн соёл, ахуйн зөвлөгөө зэрэг ч багтсан болно. Түнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн санаа оноо, ажил хэрэгч ярилцлага мэдээллүүд таны сонирхон таалах сэдвүүд байх үсэ. Монгол улсын шилдэг бүтээн босголд энэ барилгын компанийн танилцуулга, мөн барилгын материалын мэдээлэл болон энэ 4-р сард тохиох Wolf Group-ээс зохион байгуулах Герман Хаус үзэгдсэн ярмаг гээд барилгын салбарт өрнөж буй үйл явдлыг House Locations зангидан таны оюунд хүргэж байна. House Locations тгүүлийг та томоохон супермаркетууд болон номын дэлгүүр, сонин борлуулах сүлжээнүүдээс худалдаа авч уншаарай. Мөн бүхий л шуудангийн салбараас захиалан унших боломжтой. House Locations тгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа.
Ажлын тав тухтай орчин нь амжилт гаргахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл байдаг. Хүний хоёр дахь гэр бол ажлын албан тусалгаа байдаг шүү дээ. Тэгвэл таны тав тухтай ажиллах нөхцөлийг тань бүрдүүлэх Grand Maple-ийн Suna брендийн тавилгыг санал болгоё. Хэрвээ та бүхэн өргөө гэрийнхээ ажлын өрөө болон өөрийн ажлын байрныхаа албан тусалгааг өөрийн хүссэн өнгө загвараар тохируулахыг хүсэж байгаа бол Герман технологи бүхий Suna брэндээс сонголт хийгээрэй. Игнит менежер ширээ, дарга ширээ, хурлын ширээ, сандал, шүүгээтэй сандал, төмбөр шиг сайн чанарын цэвэр даавн буйдан, хувцас өглөх боломжит шкаф гээд бүгд өнгө загвар хэмжээний хувьд ариун сонголттой байгаа. Эдгээр орчин үеийн өндөр технологиг ашиглан нарийн загвар дизайнаар оруулсан тавилгууд нь дээд зэргийн тав тух тансаг байдлыг мэдрүүлнэ. Ширээнүүдийн хувьд тавцандаа цахилгааны утас суурьлагчтай. Энэ нь бүх төрлийн утас кабелийг ширээн доторх сувгаар явахаар зохиогдсон нь ширээн дээр болон доогуур компьютер ширээний чийдингийн цахилгааны утас хөгжрөх асуудал байхгүйгээс гадна цэвэр цэмцгээр тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Уулзалтын ширээнүүд ч мөн гоёмсог загвартай байна. Бизнесийн уулзалт яриа хэлэлцээр хийхэд тав тухтай тансаг орчныг бүрдүүлнэ. Шилтэл болсон цэвэрхэн урхиц бүхий шүүгээ авсаархан хэрнээ албан тасалгаанд тань тух нэмж үзэмж бэлэглэнэ. Баримтын шүүгэнүүд нь олон тасалгаатайгаас гадна сонгосон тавилгуудтайгаа хослуулан гоёмсог урхицлэл бүхий сандалнуудаа сонголтоо хийх боломжтой. Сандалнуудын хувьд сайн чанарын арьсан материалтай, суул төгөхгүй, хөдрүүлэхгүйгээд олон давуу талтай. Мөн өөрийнхөө өндөр намд тохируулан хэрэглэх боломжтой ширээнээс гадна хурлын эндэрч иднийд байна. Давширнд дулаахад эднийх зарим нэг төрлийн бараанда агуулга чөлөөлөх худалдааг зохион байгуулж байна. Харин 6 хүний компьютерийн ширээндээ бэлэгтэй байгаа юм байна. Тухайлбал компьютерийн keyboard, процессорын дагалдах хэрэгсэл, бичих хэргийн тавиургээд таны хэрэгцээнд нийцгэж бүхий л хэрэгслийг бэлэг болгон өгч байна. Байгууллагынхаа өнгө үзэмж имижийг бүрдүүлэх тавилга авч байгаа танд хаягийг нь дуулгая. Grand Plaza-гийн 6 дугаар давхар Suna брэнд байрладаг. Шинэ орон сууц байрны үн ямар байна вэ? Хагуур хаус хоруулалт баригдаж ямар ханштай зарагдаж байгаа вэ? Барилгын материал түүхий эдийн үн хиттэй байгаа бол энэ бүхэнд хариулт өгч судалгаад мэдээллийг зангидсан House Locations сэтгүүлийн 4 дахь дугаарыг танд өргөн барьж байна. 4-р сарын шинэ байрны судалгаад мэдээлэл нийт 128 төсөл багтсан нь өнөөдөр зах зээлд идэвхтэй борлуулалт хийж буй компанийн бүтээн байгуулалтууд юм. Мөн House бүхий хотын хоруулалтын судалгаанд гүйцэтгэл ажил нь 50-аас дээш хувьдаа орсон төслүүдийг зангидан та бүхэндээ хүргэлээ. Монгол орны барилга жилд хиттэй хэрхэн сөндөрлөх бол нийслэл болон хөдөө орон нутагт баригдах төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайдын өгсөн ярилцлагадор нийтлэн уншигч танд хүргэлээ. Мөн Сүхбаатар болон Говьалтай аймгийн шинэхэн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн чиг хандлагаас онцлон орон нутаг буланд нийтлэлснийг та сонирхон уншаарай. House Locations сэтгүүлийн редактор Болормаа газрын үнцийг хийгээд чиг хандлагын сэдвээр нийтлэл бичсэнийг танд хүргэж байна. Мөн барилгын салбарын амин чухал асуудал болох аюулгүй ажиллагаа чанарын асуудлыг хөндлөн энэ удаагийнхаа дугаарын алсын зочноор бүгд найрамдах Солонгос улсын хяналтын инженер мэргэжлэрээ 15 жил ажиллаж буй Ким Эрхэмтэй харилцаанаа төлөвлөж байна. Монголын инженерийн гайхамшиг хийгээд зөвлөгөө мэдээлэл, фэнкшн соёл, ахуйн зөвлөгөө зэрэг нь ч багтсан болно. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн санаа оноо, ажил хэрэгч ярилцлага мэдээллүүд таны сонирхон таалах сэдвүүд байх үзье. Монгол улсын шилдэг бүтээн босголд энэ барилгын компанийн танилцуулга, мөн барилгын материалын мэдээлэл болон энэ 4-р сард тохиох Wolf Group-ээс зохион байгуулах Герман Хаус үзэгдсэн ярмаг гээд барилгын салбарт өрнөж буй үйл явдлыг House Locations ангитан таны оюунд хүргэж байна. House Locations сэтгүүлийг та томоохон супермаркетууд болон номын дэлгүүр, сонин борлуулах сүлжээнүүдээс худалдаа авч уншаарай. Мөн бүхий л шуудангийн салбараас захиалан унших боломжтой. House Locations сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Үйл хөдлөх үүрэг нэвтрүүлэг үргэлжилж байна. Үзэгчдээ үйл хөдлөх үүрэг нэвтрүүлгийнхаа сонголт болонгаар та бүхэнтэй одоо уулзж байна. Grand Plaza-гийн 6 дугаар давхарт байрлах Hara брендийн шалнуудыг та бүхэндээ санал болгож байна. Айл гэрийн өнгө төрхөнд чухал үүрэг гүйцэтгэдэг хэрэгсэл бол яах аргагүй шал юм. Эдний худалдаалагдж буй шал нь чанарын шаардлагыг дээзэргээр хангасан 140 гаруй жилийн түүхтэй. Ихэнх барикад хямдч эдлэгээ мó тэр бүр чанарын шаардлага хангадаггүй. Ер нь энэ бүтээгдэхүүний чанартайгаа сонгож авах амаргүй байдаг.
Чанар муутайг нь авч чухал хэрэглээний явцад зай гарах, өнгө нь хуурах, ус чийгэнд хэлбэр нь амархан алдагддаг гэд чанарын шаардлага хангахгүй тохиолдол баггүй байдаг. Тэгвэл Hara брендийн шалны давуу тал болон хийцлээс мэдхэд та сонголт хийхэд амар хэлбэр байх болно. Hara брикетийн шалны түүхийдийг бэлтгэхдээ ой аж ахуйгаас авч хэрэгэлсэн 1 мод тутамдаа 4 мод тарьж байнгын нөхөн сэргээлт хийж байгаль орчноос хамгаалдаг байна. Hara брикетийн шал нь 5 үетэй байдаг байна. Давуу талуудаас нь дурдахад цэвэр модон, өнгөний өргөн сонголттой арчид цэвэрлэхэд хялбар, угсарахад хялбар, чивнээс хамгаалагдсан 30 хүртэлх жилийн баталгаатай гэд онцлог давуу талтай. Харин Hara үйлсэн шалны хувьд элчүү царс модны холцоор хийсэн байгальтай ойр дулаан мэдрэмжийг орчинд бий болгодог онцлогтой. Гэрийн өнгө төрхөнд 50 мэдрэмж төрүүлэхээс гадна хүүхдийн өрөө болон унтлахын өрөөнд илүү тохиромжтой байдаг байна. Үйлдвэрлэгч компаниас 5 жилийн баталгаат хугацаа амладаг тул чанар хангалуулсан бүтээгдэхүүн гэдгийг итгэх бизээ. Мөн Hara ламинатын шалны хувьд хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, чийгэнд хэлбэрээ алдахгүй, удаан хугацааны эдлэгээ дах чанартай гэд ахуй хэрэглээнд нийцгүйц бүхий л чанарыг хадгалсан нь Hara-гийн тодтгол болж байна. Hara-гийн шалнууд нь орон сууц, эмнэлэг, офис, дэлгүүр, үйлчилгээний олон нийтийн газрууд гээд бүхий л газруудад тохиромжтой. Эдгээр шалнууд нь дуу чимээх 30-аас 60% тусгаарлалтаараа бусдаас ялгардаг. Жигүүр гарант группын зөвхөн шалнууд оруулаад зогсохгүй, шалны цэвэрлэг шингэн, шалны дагалдах хэрэгслүүд гээд цогцоор нь оруулж ирдэг. Цэвэрлэг шингэний хувьд шалны онцлогтой тохируулан худалдаа авах боломжтой. Чанар үзэмжийг эрхэмлэгч та бүхэндээ Германы Hara брендийн 3 төрлийн шалыг санал болголоо. Hara брендийн шал нь баруун дөрвөн зам Grand Plaza төвийн 6 дахь давхарт байрлаж байна. Автомашин худалдаа лизинг үйлчилгээний Баянбулаг компани ачааны болон суудлын автомашинуудыг Японоос танд нийлүүлдэг. 10 дахь жилдээ хэрэглэгчдэд үйлчилж байгаа Баянбулаг компани Японы дуудлага худалдаанаас төмөр хөлгээ хангаж Монголын нөхцөл тохирсон машинуудыг дотоодын зах зээл шилж нийлүүлдэг юм. Суудлын тэрэг ачааны машин худалдаадаг энэ цэг танд эдлэгээр шинээрээ үзэмж сайтай бензин зарцуулалт багтай унаануудыг танд санал болгож байна. Шатгуун тээвэрлэхэд зориулалтын хөдөө замд бараа таваар зөөхөд тохиромжтой гэд хэрэгцээтэй нийцэх машинууд сонголт ихтэй харагдсан. Карантай, твштэй, амбартай, бүхээгтэй, мосттой, санасмол гэд таны ажил албыг залгуулах ачааны машинууд иржээ. Механик болон дизель хөдөлгүүртэй 33 тонн ачаа ширэг хүчин чадалтай машин энд бийг та анхааралтай аваарай. Уул уурхай болон тариалангийн салбарын ашиглахад өхөн байж таны ажилд дэм болох бензиний машиныг та Баянбулаг автосервисээс худалдаа авах боломж байна. Эрхэмтэй энэ мэт уул уурхай барилгачил тариалангийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол бүх төрлийн машинууд энд ирснийг дуулгая. Ачаа зөөвөрлөх 3.5-аас 15 хүртэлх тонны даацтай. Эднийх Америкийн нэгдсэн улсаас орж ирсэн 2013 онд үйлдвэрлэгдсэн Lexus 570. Мөн 1999 онд үйлдвэрлэсэн 20 тонны багтаамжтай 6 тасалгаатай Hino Cister маркийн машин шинээр ирснийг онцолж байна. Үнийн уян хатан бодлого барьж таны саналыг сонсон боломжийн үнээр танд нийлүүлэхэд дуулгасан мөн сэлбэг дуугын мотор, кроф, радиатор зэрэг оригинал сэлбэгний худалдаа энд төвлөрчээ. Баянбулаг компани автомашинуудаа лизингийн үйлчилгээ нэвтрүүлж хаан, хас, капитал, хадгаламж голомт банктай хамтран ажиллаж байна. Мөн компани зүгээс хугацаа богино хувь багатай зээлээр автомашины худалдаа явуулж байгаа гэсэн. Япон автомашин худалдааны Баянбулаг компани Баян бүрдийн тойргоос Динжимийн хүртэл 400 м өгсөд цагаан байрны баруун талд байрладаг. Шинэ орон сууц байрны үн ямар байна вэ? Хагуур хаус хоруулалт баригдаж ямар ханштай зарагдаж байгаа вэ? Барилгын материал түүхий эдийн үн хиттэй байгаа бол энэ бүхэнд хариулт өгч судалгаад мэдээллийг зангидсан House Locations тгүүлийн 4 дахь дугаарыг танд өргөн барьж байна. 4-р сарын шинэ байрны судалгаад мэдээлэл нийт 128 төсөл багтсан нь өнөөдөр зах зээлд идэвхтэй борлуулалт хийж буй компанийн бүтээн байгуулалтууд юм. Мөн House бүхий хотын хорооллын судалгаанд гүйцэтгэл ажил нь 50-аас дээш хувьдаа орсон төслүүдийг зангидан та бүхэндээ хүргэлээ. Монгол орны барилга жилд хиттэй хэрхэн сөндөрлөж
төлөх бол нийслэл болон хөдөө орон нутагт баригдах төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайдын өгсөн ярилцлагад нийтлэн уншигч танд хүргэлээ. Мөн Сүхбаатар болон Говьалтай аймгийн шинэхэн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн чиг хандлагаас онцлон орон нутаг болонд нийтлэлснийг та сонирхон уншаарай. House Location сэтгүүлийн редактор Болормаа газрын үнцийг хийгээд чиг хандлагын сэдвээр нийтлэл бичсэнийг танд хүргэж байна. Мөн барилгын салбарын амин чухал асуудал болох аюулгүй ажиллагаа чанарын асуудлыг хөндлөн энэ удаагийнхаа дугаарын алсын зочноор бүгд найрамдах Солонгос улсын хяналтын инженер мэргэжлээрээ 15 жил ажиллаж буй Ким Эрхэмтэй харилцаанаа төлөвлөж байна. Монголын цэрэрийн гайхамшиг хийгээд зөвлөгөө мэдээлэл, фэнкшн соёл, ахуйн зөвлөгөө зэрэг нь ч багтсан болно. Түнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн санаа оноо, ажил хэрэгч ярилцлага мэдээллүүд таны сонирхон таалах сэдвүүд байх үсэ. Монгол улсын шилдэг бүтээн босголд энэ барилгын компанийн танилцуулга, мөн барилгын материалын мэдээлэл болон энэ 4-р сард тохиох Wolf Group-ээс зохион байгуулах Герман Хаус үзэгдсэн ярмаг гээд барилгын салбарт өрнөж буй үйл явдлыг House Location зангитан таны оюунд хүргэж байна. House Location сэтгүүлийг та томоохон супермаркетууд болон номын дэлгүүр, сонин борлуулах сүлжээнүүдээс худалдаа авч уншаарай. Мөн бүхий л шуудангийн салбараас захиалан унших боломжтой. House Location сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. House Location төлөвлөх үүрэг нэвтрүүлэх шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Хэрэв та бүхэн уран дулаан цаг эхэлж шинэ бүтээн байгуулалтын ажлыг өрнөж байгаа энэ үед үйл хөдлөх үүрэг нэвтрүүлэг болон House Location сэтгүүлтэй хамтран ажиллахыг хүсэх юм бол дэлгэцэн дээр байгаа утсаар холбоорой.